Амар сайхан ахын хувьд Унган Улаанбаатар хотын бөгөөд энэхүү суманд суурин болоод 10 гаруй жилиг өгдөжээ. Анх зэлүүд байсан талбайг худалдаж авснаар нарийн ногоо болон 30 төрлийн жимс мод тарьж хөгжүүлэлт хийжээ. Хэрэв энэ хүн энэ газрыг авч ингэж хөгжүүлэлт хийгээгүй байсан бол хэн ч ямар ч үн цэнтэй газар гэж харахгүй байсан баха. Тэрээр анх эхнэрдээ би энэхүү газарт мод тариад сөөдрөвч тавьчид голдонд хэвтэгдчихий намайг олж чадахгүй дээ гэхэд эхнэр нь үл тоосон шинжтэй байсан гинэ. Тэгсэн хэдий ч ир хүн хэлсэн амандаа хүрдэг гэдгийг харуулж чадсан юм а. Одоогийн байдлаар чацарган бөөрөлзгөн үхрийнүүд, шивга, үрлэн помидороос гадна Монгол сакура цэцгийг хүртэл тарьсан байна. Бол ер нь л юу байгаа л да. Нэг 8 төрлийн мод байгаа. За жимсний мод нь нэг 3 төрлийн чацарган, тэгээ одоо бөөрөлзгөн, үхрийнүүд. Тэгээ яг говийн бүс нутагт бол ер нь нэг юм мод тарьж үзье гэж бодоод би өөрөө ер нь бол энэ мод цодны мэрэгжлийн хүн бол биш л дээ. Гэхдээ л ер нь оргуулын тари гэсэн мөрөөдлөөр л хөтлөгдөөл жил болгон хотоос авчирдгийн тэгээд хотоос авчрахтаа бол тэгэл хамгийн жижигээс нь хамгийн багаас нь л аавна. Тэгэхгүй бол үнэтэй байдаг. Тэгээд өдөөний бид нар ч одоо эдгээр чинь үнэтэй тусна орохгүй мэдэхгүй. Тэгэл өөрөө сонирхлоор ингээ тариад энд манай хашаанч одоо 5 газар тэгээ энэ дотор 34-5 мянган мод байгаа. Тэгээ энэ говийн хөрсөнд бол их сайхан оргодог юм байна. За тэгээд зарим нь нөгөө юу яагаад нөгөө хашаага барихаас өмнө барьсан байсан учраас шилжүүлэн суулгалт бас нэлийн хийгээд тэгээ юм байгаа. Тэгээ ер нь бол нэг 10 жил болцсон л моднууд. 10 гаруй настай моднууд. Тэгээ одоо яг л нугарч байгаа үе. Тэгээ энд ч одоо тэгэл өгөрцөө, помидор, энэ хөлөмжнүүдтэй чинжүү, за тэгэл одоо нөгөө цэцэгт байцаа янз янзын юм тарин зуныхаа одоо энэ ойлролт бол тэгээ шигаа ургадгийн гүзээлзг нь бас ургадгийн тэгэл ингээл байж байгаа нэмдэ. Ихэнх хүмүүс тал хэрийн бүсэд мод тарих боломж байхгүй гэж боддог. Ялангуяа арчилгаа ус зэргээс хамаарат тарихаасаа тарихгүй нэх. Гэвч амар сайхан ахын хувьд хэцүү боломжгүй гэж арагш суулгүй 10 жилийн турш хөдөлмөрлөж чаджээ. Өөрийнхөө хідэн малны ноолуурыг авч тушааж баг-багаар мод тарьж байсан бол одоо илүү их өргөжөж, сумынх нь ойр хавийн айлууд нь дэмжиж тус дэм болдог болохоор илүү их урамтай байдаг гэсэн юм а.